Welcome to 40,000 Daily Show эхэлж байна. За тэгээд Улаанбаатар хотод соёлыг түгэх зорилготой дараагийн дугаар маань энхүү эхэлж байна. За уламжлалсаар болсон бидний хайртай ивент тэтгэгч болсон Zelo ресторан шинэ жилийнхээ захиалгыг авсаар байгаа шүү. Тэгээд 30-аас 180 хүний багтаамжтай шинэ жил хийхэд төлөвлөж байгаа хүмүүсээ Zelo рестораныг сонгоорой. За мөн нөгөө баг хүмүүстэй нэг 4-5-аараа 10 хэдэрийгээд баг болчоод энд шинэ жилд орох гэхээр газар олдохгүй бол Zelo рестораныг бас сонгороо тэгээд нэгдсэн юм шинэ жилийн арга хэмжээнд хийж байгаа юм билээ шүү. Тэгээд манайхаа Zelo рестораныг зорж шинэ жилээ гэрээ. Чимээгд Daily Show үргэлжлэж байна. За өнгөрсөн 7 хоногт маш олон халуухан сэдвүүд боллоо. За тэгээд эхний сэдв болох шатхуун хомсолт орсны талах бичлэг үздэг. Урчлуулсхийг ерөөсөй олдохгүй. Сая энэ зах зээл хүлээж байгаа юм гонгууд н ороод ирлээ шүү дээ. Хэдэн колонкор орж идэв дээ? Би одоо 2-3 колонкор орлоо. Хаан уулаар бол ер нь ховор байна. Хэцүү байх. 2-3 газар дээр ингээл ожлол байгаа бензинээрээ очиол зогсон ганц 2 зураастай тэгэл нөгөөт нь дуусчин тэгэл хахаад өөр газар л явна. Тэгэхээр арга хатгата нэг газар авчиж тавьчаал тэгэл бензин өгөнгөд нэрэл авчих шин. Би одоо том машинтэй тээвэрт явдээ. Би түүш одоо ямар ч газруудаар байхгүй. Эндээс үргэлж хотоос гараад урагшаа замын үед ортол. Тийм тэр тал дээр нь шийдвэр арга хэмжээ авч өгөх хэрэгтэй байна. Тэгвэл энэ хүмүүс ч одоо замдаа түшин дуусцсан хөлдөж өглөөш зарим хүмүүс. Тэгээд сүлжээгүй газар байна, тусламж авах боломжтой газар байна, боломжгүй газар байна. Тэгээд энэ урагшаага энэ цай дарга нар нь яваад хардаг үл дээр зам дээр өчнөө машинаар түшгүй зогсцсон хөлдөж өгөхгүй босгох гээд байж байгаа юм зөндөө их тохиолж ш тий. Энэ жижиг тэрийг үл яах одоо ингээд бүгд ойчрлол өдрийнхөө талыг бараал тэгээл ингээл явчих. Юуны сайд нэмэл амт нэмлөө. Тэний гач юм байна одоо. Юугаа зохицуулж чадахгүй ч одоо улс хэрэг байдлыг хөндлөлөө. Нүү хүмүүстэй мэдээлэл үнэн зөв л өгмөр юм тийм ээ. Тэгэхгүй тэгэл хомсдол байхгүй зүгээр ингээ өгж байгаа гэж ингээл хүмүүсийг худлаа яриад. Тийм үнэн зөвшөөдөрт яг юу тохиолдоод байгаа нь тэрийг нард иргэдэг үнэн зөвөөр нийлчих хэрэгтэй шүү. Тэгвэл бас ойлгож болно тийм ээ. Тэгэхгүй тэгэл ингээл энэ хідэн колонкийн түгээш нэртэй ч одоо байн хэлзэж оролцох гэж. За дахиад Улаанбаатар хотод шатхуун хомсдлоо. За тэгээд сүүлдээ бүр энэ асуудлыг би ингээ ховдоо албаар энэ хідэн компаниуд нь хийгээд байгаа мó гэж бодох шиг. Тэгээ манай Дамдны сайд дугны хэлснээр бол 6 сарын нөөц хадгалах сав хийхэд бол 3 их 80 төгрөг хэрэгтэй гэсэн. Бараг энэ лобби мобигоо хийх гээд энэ албаар хүмүүсийн одоо энэ шатхуун матхууныг тасалтуулаад байгаа юм. Тэгээ зун зүгээр байгаад идэв. Өвөл болохоор заавал иргэдийнхэн амьдрал ийм ачаа дараа үүсэх хүүтэнтэй зохицуулахж албаар нэг ийм муухай хорлож байгаа юм шиг үллээхин. Тэгээд манай сайдын 14 хоногийн өмнө хэлсэн бичлэгийн мөнөр хамтаа үзье. Шатхууны хомсолтой холбоотой асуудал бол одоо энэ яг нэг үгүй хэлэхэд сандраад, очрлоод, зогсоод авах хэмжээнд бидэнд хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл нөөц хангалттай байна. Импортын мэдээг өдөр бол манай аж үйлдвэр үйлчлэг яамнаас тавьж байгаа. За яг нь нэг үгүй хэлэхэд одоо зарим нэг одоо санаатаа самсргүй байдлын одоо буруу зөв мэдээлэл шалтгаалж ард иргэдийг бас ингээд 50 амгалангийн байдлыг нь алдагдуулахгүй байх нь л одоо зохимжтой байна. Импортын мэдээ байнга тавигдаж байна. Бидний хэрэглэнээс 3 дахин их хэмжээгээр импорт орж ирж байгаа. Нөөц бүрдүүлэлт хийгдэж байна. За уг нь бол мань сайд 14 хоногийн өмнө хэлэхдээ энэ бензиний асуудал бол ингээд бүгд зэгцэрж байгаа гэж хэлсэн боловч өмнө 92 бензин тасраад байсан бол одоо бүгд төлж олдгоо байсан байлээ. Тэгээд өдөө орон нутгаар явж байгаа хүмүүс осгож өгөх ингээ алдангаа бензингүү ингээ явж чадахгүй гэдэг манайх ч одоо нөгөө нэвтрүүлэг болгон дээр л хэлээд байгаа. Монгол улс чинь хүүтэн болдог, өвөл болдог, өвөл болохоор бүх юм тасалддаг гэдэг энэ дээр бэлтгэлгүй байна. Тэгээд энэ сайд хэлсэн амдаа хүрсэнгүү тэгэхээр бөөнөр энэ Дамдны сайдыг ногцуулсан дээр юм шүү дээ. Монгол ардын намд нэг сайд хийчмээр нэг чадaltaй олоо боловсон хүчин байхгүй юу? Яацарсан нам бэ те. 40,000 Daily Show үргэлжлэж байна. За тэгээд дараагийн дугаар сэдв бол Оросын хөрлийн гишүүн Цэнгүүнтэй холбогдолтой. За энэ инфляцийн одоо 2% үүсгэж бичмчнээс За бичлэгд үзүүлсэн шиг улсын хурал дээр нэг юм мэтгэлцэн гэдэг ийм шин одоо буулан гэх юм уу юу гэх нэг шин юм гарсан юм байлээ. Тэгээд хоёр талаасаа Монгол улсын болон
сөрөг хүчин байгаа хоёр нам гараад ер нь нэг юм асуудал сэдвүүд дээр хамтдаа гэж нийлж ярьж хоёрлаасаа бодлогоо танилцуулдаг ийм одоо шинэ дэгтэй болсон юм билээ. Тэгээд энэ дигийн дагуу Цэнгүүн гишүүн асууж байгаа юм л та. Сүүлийн 15 жилд утаанд нийтдээ 5 их найд төгрөг зарсан. Тэгээ одоо ямар ч үр дүнгүй байна. Энийн хариуцлага хэн өрөх вэ? За нэмээд 300 тэрбум төгрөгөөр коксчих нүүрс Хятадаас авч байгаа. Тэгээд ерөнхийдөө Монголд ирж байгаа нэг тонн тутмынх нь нэг сая 200 мянган уу да. Тэгсэн мөртлөө 200 мянгаыг нь иргэдээс аваад 1 саяын зөрүүг нь болохоор татвар төлөгчдийн мөнгөөр төлж энэ жилийн өвлийг давхаж байгаа юм билээ кокс нүүрсээр гэдгээр. Тэгээ улсын хурлын бас улсын хуралд дэх Цэнгүүн гишүүн шиг ийм хүн байгаад бол би хувьд бол маш талархдаг. Тэгээ асуудлуудад гоё ханддаг. За тэгээд мөн тэр эрчим хүчний реформ гэдэгт бол үнэхээр хийх цаг нь болцсон биднэрт үнэхээр толомцоо асуудал байгаа. Тэгээ би нэг юм ойлгодгүй. Угаасаа гал төлөвл ямарваа нэгэн түвшээр төлжил байвал утаа гарах нь тодорхой шүү дээ. Тэгээд түвшээ 1000 солиод юу ч өөрчлөгдөхгүй гэдэг одоо энэ сайд дарга нар минь ухаардаг юм бах та. Тэгээд юу нь бол мөнгө идэх л арга юм шиг болчиход байгаа. Тэгээ нөгөөдтэйгээр ингээ хараад үзэхэд бид нар асар их нүүрстэй мөртлөө Хятадаас нүүрс буцаж аваад байгаа гэдэг ойлгохгүй байгаа та. Миний ухаан өрөхгүй байгаа. Энэ одоо сайд дарга нар мэдж байгаа юм дээ. Энэ угааж муугаад байгаа нүүрсийг чинь тэр нөгөө муу нэртэй хэдэн компани MCS нас хийтгэл ингэсэн шүү дээ. Тэгээ заавал Хятадаас аваад идэх нь одоо ямар утгатай ойлгохгүй. Нөгөө нэг баахан мөнгөөр хийсэн нөгөө нүүрсний үйлдвэр чинь бүр хаагдсан гэсэн шүү. Хэд одоо тэрний хариуцлага хөрөх юм хэм идэх юм бүү. Бүтэхгүй манас нэр. 40,000 төгрөгийн шоу үргэлжлэж байна. За шинэ намын дарга, шинэ улсын хурлын дарга хурлаа хэрхэн удирдсныг харцгаая. Гэтэ би танаар бас намаа ингэж хэлүүлэхгүй штэ. Ямар арчаагүй юм бэ? Дандаа худлаа ярина. Уул нь өнөөдөр ерөнхий нарийн бичгийн даргын томилгоог хилцэхгүй гэж ярьсан. Өдөр 1 цаг 23 минутанд 12 цаг 23 минутанд 2 цагийн завсрал өгсөн. 49 гишүүнээр томилогдож байгаа ерөнхий нарийн бичгийн даргач улсын хурлын дигийн зөвлөх одоо хийж чадах юм уу? Тэгэхээр та бас энэ шинэ даргаар томилогдож байгаа хүнийг надаас илүү сайн мэднэ. Тийм учраас та бүхэн бас хоорондоо ярилцах хэрэгтэй. Түүгээрээ намдаа зөвлөгөө хийлгээрэй. Их хурлын дарга болоод энэ дээр суугаад төвийг сахина гэж хэлчихэд цөөхтэй зүгээр л бид хуралдаа дотроо юм яриацгийг гэхэд хуралд боломж өгөхгүй өнөөдөр ч ингэ чуулгана хийгээд тэгээ ар удраар нь хийж байгаа юм чи энэ шүү дээ. 40,000 дийлэн шоу үргэлжилж байна. За тэгээд шинэ дарга маань ер нь хурлаа их ууртай удирдсан. Тэгээ маш олон асуудлуудыг ярьсан. Эндээс над нэг олзуурхаад хэлэхэд ерөнхийдөө бол ингээд олон болсон нам нь сөрөг хүчнээр сонсохгүй байна гэж Тэмүүжин гишүүн бол хэлж байгаа юм билээ. За тэгээд авраа нэгэн асуудал дээр хичнээн одоо шийдвэрт олонхороо гаргаж чадахгүй ч гэсэн одоо сөрөг хүчин болж байгаа нардсан нам хүн нам эдгээр намуудын төлөөлөл сонгогдсон гишүүд чи ард олныг төлөөлж байгаа хүмүүс гэдэг бас хүндэтгэн тэдний яриа бодлыг улсын хурал дээр шингээж өгөөсэй гэж үзэж байна. Хөөх юмд хилжилчтэй. Та нэг олонхороо бүх асуудлыг шийдээд бид нар энэ байх ямар хэрэгтэй юм бэ? Энийг парламент ёсоор шийдээч гэж байгаа. Тэгэхээр бас амар олонхороо дээрлэхүүж асуудал хандаад байгаа юм билээ. За мань даргын дахиад нэвшлийг үзцгээе. Тэгээ орон тооны бус зөвлөхөөр тэгээ хурал удирдуулчаад их хурлын танхимд орж ирчээд ийм юм яриад болохгүй шүү нөхдөө. Тэр нь орон тооны бус зөвлөх яамны газрын дарга нарыг цуглуулж хурал удирдна гэж юу вэ? Юу яриад байна? Тэр чинь орон тооны зөвлөх биш юм уу? Та нар одоо юу яриад байна? За тэгээ ер нь нэг зарчимтай л байж шүү нөхдөө. Нэг их хуралд орж ирчээд тэгээд ер нь зөвлөхүүд бол дарагдаа л үйлчлэх үүрэгтэй шүү. Тэрнээс биш яам удирдах салбар төлөвлөх ирэхгүй. Зөвлөх бол зөвхөн өөрийнхөө даргад зөвлөн туслах үйлчлэгээ үзүүлэх л үүрэгтэй хүмүүс. Мэдээлэлээр хангах. Тэрийг ойлгох ёстой шүү. За эрүүл мэндийн салбар үнэхээр хүнд байгаа. Тэгээ саяхан ажилчдын цалингаа нэмүүлэхээр ингээд тэмцэл хийгээд ерөнхийдөө засгийн газартаа тохирсон боловч Чимүрэн сайд маань яам дээр алга. За тэгээд учрал даргын хэлж байгаагаар болохоор орон тооны бус зөвлөх
яам тамга удирдах хийхгүй сайд дарга нар нь ажиллаа гэрээ гэж хэлээд чинь бүрэн сайд маань бас хайчваа дандун юм сайтайгаа адилхан бас ийшээ тийш алга болцсон уу энэ сквал энэ металд явж байгаа юм шиг үстэй. За тэгээд Улсын хурлын дарга маань бас байнгын уурлаад явах гэж юу яах вэ тэгээд бас нэг хөгжилтөө юм болсон билээ хамтдаа үзцгээе. Даргалан гишүүн юм үндэстэй асуудлыг хөндөж байна. Тэгээ өнөөдөр орой дамжны гишүүн та одоо жаргалан гишүүн тухайлан тайлбарлаж өгнө шүү хойлоо. Тэгээ та хоёр өнөөдөр орой уулзсан. Нэг яралтаа горимоор хууль оруулж ирчээд байна. Тэгэхээр нэг яралтаагаар уулзах хэрэгтэй. За баярлалаа. Чуулганы уралдаанд хүүхдүүд сурагчид танилцж байна. Бүгдэнд сурлагын өндөр амжилт хүсье. Амнаас нэг алт унах гэдэг байгаа биш. Би нэг ингээ уншихад бол айтган байгаа ч. Тэгээ маргаашнаас нэр усыг нь оруулж ирээ энэ дээр тавиар. Тэгээ би сайхан уншнаа. Тэгээ дээрээс нь тэр төрсөн өдрийн мэдлэгээ дэвшүүлдэг байсан. Тэрийг бас сэргэнэ. Би гişүүдтэй төрсөн өдрийн мэд дэвшүүлье. Гэхдээ бас тэ бүгдээрээ эн чинь. Би бид хүндэтгэлтэй ханд шүү. Тэгээ баярлалаа. За мань хайгаад байгаа дамжин юм сайд маань алга болцсон байсан чинь арчс намын жаргал гишүүндээ энэ хуулийн төслийг оройн цагаар дамжуулах зааж өгөх гээд алга болцсон юм шүү дээ. Намынхан даргын хийсний үгэнд ороод. Тэгээ сайдаа ирж ингээ ажиллаа юмэр байна. Түншгүй болсон, бензингүй болсон, асуудал улам өндрээд байна. Удлаа ирээд шүү сайдаа энэ оройн цагаар манайд уулзгаа болоод ажиллаа юмэр шүү. 40,000 дээдийн шоу үргэлжлэж байна. За тэгээд манай нэвтрүүлгийн болон хотын соёл болонгаараа нийтээр амьдрах буюу орон сууцнд хэрхэн амьдрах тал дээр багахан зөвлөгөөнүүд өгье. За сүүлийн үед маш их орон сууцлал бий болж байгаа. За тэгмээ газар чөлөөдөж байр орон сууц авч нийтээр амьдрах энэ соёлын өргөн удам нутагт амьдардаг монголчуудад ерөнхийдөө бол шин соёл болж төлөвшөж байгаа. За тэгээд энэтэй холбогдлолтой бусдаа саад болохгүй нийт эзэмшлийн орон сууцндаа яаж амьдрах вэ гэдэг дээр хэдэн зүйл болохгүй гэдгийг бүр уриалан хэлмээр байна. Нэгдүгээр лефт болон орцон тоогоо аяхыг болохгүй. Хоёрдугаар 10 цагаас хойш чанга дуу чимээ гаргаж болохгүй. Очин дээд доод хажууд чинь өвчтөй зовлонтой эсвэл дөгөөж хүүхдээ унтуулж байгаа гэдээ маш олон асуудалтай хүмүүс нэг юм байран дотор амьдарч идэг. За мөн орцон тамхи татхаа болохгүй. Нэмээд энэ балкон дээр гарч сүүлийн үед хүмүүс тамхи татдаг юм. Тэгээ эн чинь одоо бөөнөр юм нэг юм байшинд амьдарч байгаа. Тэгээ доотлын айлын балкон дээр тамхи татвал дээдлийн бүх айлд үнэрцдэг байгаа. За тэгээд мөн ингээд нийтийн эзэмшил болсон орц гадаах хаягтай хог хаяхгүй байх, хогийг нь хогийн цэгт нь хаях нийтрийн асуудлууд дээр бөөнөр нэг жоохон соёлтой баймаар байна. За тэгээд хотын соёл болон байлаа. 40,000 дээдийн шоу үргэлжлэж байна. За миний нэвтрүүлгийн дараагийн ивент итгэж болох соёлын эцэг ном бас би ингээ гоё хайлайт хэсгүүдийг орж танин мэдэх юм болондоо олё гэж бодсон. За тэгээд эхний энэ болонд соёлын эцэг ном дээрс гардаг соён бүсгийн талаар би нэг жижиг мэдээлэл хүргье гэж бодлоо. За тэгээд соён бүсг нь болохоор анх малын энэ тамга тэмдгүүдийг нийлүүлснээр зохион бүтээгдсэн. Тэгээд соён бүсгний өөрийнх нь яг амин сүнс нь юу гэхээр Монгол нутгийн соёл болон тусгаар тогтнолын бэлэг тэмдэг гэж зохиогч исэн. За тэгээд дэлхий дээр 2500-аас 3000 улс ингээд нүүбэд саналаа өгч тусгаар тогтнолыг гэж өдөр болгон хүсэлт илгээдэг ч одоогоор чадахгүй байгаа дэлхий дээр нэг 200 гаруй улс л тусгаар тогтносон байдаг. Тэр нь одоо манай Монгол улс. За тэгээд өндөр гэгээн маань соён бүсгийг зохиож явахдаа дэлхийн бүх улсанд манай улсын төрийн тогон дээр соён бүсэг байрлаж дэлхийн бүх улсанд манай туг намирч бадарж байгаасаа гэж бодож исэн билээ. Тэр нь ч гэсэн одоо биелээ болсон та бүхэн санаж байгаа бол манай улсаас гадаад улсад суугаа элчин сайдын яам болгоны үүдэнд манай соёмтой энэ сайхан алтан соёмтой төрийн тогмонд далбалж идэг. Тэгээд энэ бас үнэхээр бас Монголын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон энэ үсгийн талаар илүү дэлгэрэнгүй уншиг гэвэл соёлын эцэг номыг та бүхэн интер ном болон бусад номын дэлгүүрээр уншаарай. 40,000 дээдийн шоу үргэлжлэж байна. За тэгээд дараагийн сэдв Нямбатар даргатай байна албагч байна. Өнгөрсөн жил бид нар 2 төрийн захиргааны байгууллагыг татан болгосон. Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газар, нийслэлийн бүртгэлийн газар гэдэг 2 байгууллагыг засгийн газрын тогтоолоор татан болгосон. Өнөөдөр энэ 2 байгууллага татан буугдсан гэд яг энэ чиг үүрэг дээр алдаа эндэгдэл гарсан уу? Гараагүй. Яг тэгвэл уг үйлчлэгийг үзүүлэгч нь дүүргийн бүртгэлийн байгууллага, дүүргийн
хүүхэд гэр хөгжлийн байгууллага. Энэгээр би юу хэлэх гэж байгааг бол бид цаашид нийслэлд ийм давхарцсан бүтцтэй татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг төрийн захиргааны байгууллага юудыг жил болгон үе шаттай татан буулгах ажлуудыг хийнэ. За та бүхэн сонсон биз Нямбатар даргын хэлжээгээр Нямбатар дарга төрийн өмчит зарим компаниудыг болон байгууллагуудыг татан буулгаж байгаа. Тэгээ би эндээс ингээд сонсоод үзэхэд нэг юм надад гайхалтай санагдаж байхгүй. Бүгдлээ хоёр байгууллагыг ингээд татан буулгасан чинь ямар ч зөрчил гарахгүй байгаа гэх. Тэгээ энэ юу гэсэн үг гэхээр бид нар ямар ч хэрэггүй хоёр байгууллага хүмүүсийг энэ олон жил тижээж ажиллаж исэн байна гэсэн үг. Татвар төлөгчдийн бидний мөнгөөр. Тэгээ ер нь бол ийм төрийн албыг ингээд тоог нь олшруулах. За тэгээд нэмээд энэ хэрэггүй баахан давхцсан энэ байгууллагуудыг байгуулдаг. Ер нь сонгуулийг хөдөлтөж авах. Энэ сонгуул зориулсан өөрсдөө хүмүүсийг ажил тавих ийм л зорилготой ийм болдог. Тэгээд энийг ер нь маш сайн анхааралтай аваад ерөнхий сайд гэсэн бас хэлээд байгаа. Энэ төрийн өмчит компаниудыг татан буулгана гэдэг маш хурдан ер нь татан буулгах хэрэгтэй. Тэгээд энэ дэр би бас нэг юм хэлмээр байгаа. Ер нь сүүлийн үед ингээ хараад байхад манайх энэ төр дав гэдэг зүйлээ одоо юм болмоор юм билээ. Энэ Азийн том орнууд ч өндөр хөгжилтэй орнуудыг харахаар төр нь жижиг гэн бизнесүүд нь том байдаг. Яагаад тэгдвэхээр энэ эрүүл экосистем явдаг. Тэгээд төр нь том болоод ахаар л авилгал болон тэндээс нь хулгай болон за тэгэл эрх мэдлээ уруулан ажиллах бөө хэрэг үүснэ. Ингээ одоо банаар ингээ харж байгаа 5 толгой дээр маш их нүүрсний хулгай асуудал байна. Тэгээд төр давсан өөртөө авсан бид нар ажиллаж чаддаг. Яагаад тэгэхээр энэ төрийн өмчит компанины дарга болон захирлуудыг дандаа энэ намаас дамжуулан сонгодог учраас энд хизээж авилгал хулгай хизээж зогсохгүй. Тиймээс бүүнөрөө энийг ингээд эко зөв системд оруулахын тулд төрийн өмчит компаниудыг хөвчлээд аль болох төрийг богинохон бүтцтэй болгоод бизнес эрхэлж байгаа хүмүүс рүү энэ боломжуудыг нь олгож өгөөд явал жинхэнэ эрүүл эко хөгжил гэдэг чинь маш ойрхон байгаа шүү. Маш олон орны жишээ бас тэгээд харуулж байгаа. 40,000 дэд шоу үргэлжлэж байна. За дараагийн сэдвийн маш их харамсалтай сэдв эхлээд бүүнөр бичлэгээ үздэг. Монгол Улсын хэмжээнд 19-с 35 насныхны дунд бэлгийн замын өвчний дархалт нэмэгдэж байгааг эмч мэрэгчлэнүүд анхаарууллаа. Залуус бэлгийн замын өвчин тулсан ч эмчлүүлэхгүй нууж байгаагаас хөндрүүлж бусдад дамжуулах тохиолдол их байна. За 2025 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 8777 тохиолдол бүртгэгдсэн байна. За та бүхэн сонссон биз сүүлийн үед бэлгийн замаар өвчлөгчдийн тоо бүр эрс залуужаад 19-с 35 насныхан бүр маш ихээр байгаа. Тэгээ сүүлийн үеийн жилийн 10 сарын хугацаанд халдварт өвчид гарсны 8777-нд бэлгийн замын халдварт өвчин ингээд юу гэсэн юм бэ те бүүнөрөө ийм амар байж болохгүй шүү guys. Тэгээ энэ дээр нэг юм хэлмээр байгаа байхгүй. Энэ одоо энэ бичлэгэн дээр хүмүүс хэлээд байгаа байхгүй. Бэлгийн замын халдварт өвчин авснаа мэдсэн тохиолдолд айгүйх нуудаг, дэмжилт үзүүлэхээс ичдэг гэдэг юм. Come on одоо болиочтой те 21-р зуун болсон байна. Энэ асуудлуудаа эртхэн эмчид үзүүлэх юм бол эдгэрдэг, хугацаа хаснаас бол эдгэрхгүй асуудал үүсдэг. За тэгээ бус энийг эмнэлэгт очиод үзүүлэхэд үн төлбөргүй байдаг шүү. За тэгээд ер нь яг бэлгэвч хэрэглээс орчход бас маш олон асуудлуудаас сэргийлдэгэ. Тэгээд би хамгийн эмгэлтэй санагдаад байгаа залуучууд энэ дээр босол муутай байгаа дээр нь гэхээр бүр амар том тойлоод байгаа учраас нэвтрүүлгээр хандаж урайлж байна. Энэ бэлгийн боловсрлоо сайн нэммээр байна. Нэг 10 жилд намайг байдаг байхад нэг юм бахан хүний бие бол ийм аман ийм гарны ийм гэж зааж яхаар нэг иймэрхүү төл дээр нь одоо босрлын яам энэ төр нь хариуцдаг юм болоо яадаг юм болоо. Эрүүл мэндийн босрал ер нь YouTube мэнтерээр манай энэ контент хийдэг хүмүүс ойр орхон хичээлгүй энэ бас нийгэмд амар том асуудал болсон байгаа шүү. Бидний дэд шоур гэлж чинь за тэгээд дараахан асуудлын талаарх бичлэгийг үздэгэ. Ерөөсө хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй бол бусад төрлийн төрөөс авдаг үйлчлэгийг хязгаарлах хэрэгтэй байхгүй. Энд чинь эцэг болсон их болсон үүргээ гүйцэтгэж чадахгүй хүүхдэд асранд итгэхгүй хийж бусад төрөө үйлчлэгийг аваа бусад зүйлээрээ ингээд амьдраад яваад байдаг энэ зүйл угаасаа байх ёсгүй. Бүх зүйл дээр нь хориг саад тавьж явах хэрэгтэй. Арга хэмжээ хамгийн хатаа авч явах хэрэгтэй. Өнөөдөр хууль зүйтэй төргийн сайд дээр шүүх шийдвэр үүсгэх эрх хаасны дарга дээр иргэдэг өргөдөл хөндлөлт маш их байна. Ерөөсөө хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой. Байхгүй хаягн дээрээ байхгүй шийдвэр үүсгэл болохгүй байна гэдэг. Данс байхгүй гэдэг өөрийнхөө нэр дээр ямар нэг хөрөнгө байдгүй машин унаад яваад байдаг. Тэр нь хүний нэр дээр байдаг. Данс ашиглаад онлайн аппликейшн ашиглаад яваад байдаг. Тэр нь өөр хүний нэр дээр байдаг.
Ингээд зүгээр л тэжэн тэтг үргээсээ зүхтаад энэ тэнд яваад байдаг. Энэ хүмүүст хариуцлага тооцохыг дээзэргээр чангалах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол гэр бүлийн хуулиар, чиглэл шийдвэр үүсгэх хуулиарч зохицуулагдах хэрэгтэй харилцаа. За хатан гэрэл гишүүний цаанаас энэхүү хууль дээр би бол 100% санал нэгтэй байгаа. За тэгээд хүүхдтэй болчоод хүүхдээсээ гэр бүлээсээ салаад хүүхдтэй хайж явсан хүмүүс нас бие хүртэл тэтгэмж олгох хэрэгтэй хуулиараа. Тэгээд гэхдээ энэхүү хуулиа бүрдүүлэн тэтгэмжөө өгдөггүй асар олон ийм хариуцлагагүй эцэг эхнэр байд юм билээ. Тэгээд эдрийн араас шүүх цагтаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрах ингээд өдөр шөнөгүй яваад олддгүй нэтрийг асуудлууд байд юм билээ. Тэгээд энэ дээр ингээд гарсан төр засгаас гаргаж байгаа санаачлаг болохоор ер нь тэтгэмжээ өгөхгүй байгаа энэ эцэг эхүүдийг төрийн үйлчлэгээ авах бүх эрхийг нь хаана гэдэг юм хой санаачлага юм байна лээ. Тэгээд би бол бас энэ хуулийг 100% дэмжиж байгаа. Тэгээд энэхүү альгүй асуудал дээр ийм муухай хүн чанаргүй өөрөөс нь өөрийнх нь хүүхдээр ийм муухай хандж байгаа юм хүмүүст бол төрийн үйлчлэгээ гадаад дотоод яхах бүх эрхийг нь хасах хэрэгтэй. Тийм ухаахтай байх хэрэгтэй тий. Ах үлдэж явахдаа сайхан байсан бэлгтэй тий. Ханаа мэнэ гэж хүүхдтэй болъё гэдэг. Бас ийм муухай ажиллахгүй тий. Жохон залуучууд нь ухамсартай бай. Хэрвээ гэр бүл болж хүүхдтэй болоод төлөвлөж байгаа бол эхнээс нэгэнтэйгээ сайн танилцах, хамтдаа үерэх, нэг өөр эцэг эхээсээ хамтдаа нэг өөр газар байр түрээслээд амьдарч үз, нэг гэрт ороод хүмүүсийн санаа бодол, хобби бүх юм өөр санагдана. Энэ олон зүйлүүдийн дараа хүүхдтэй болооч гэж зөвлөж байна. Тэгээд хөрх инхри бяцхан үрсмэл нэг л хүмүүсэлд нь хохироод үлддэг шүү. 40,000 дээлийн шоу үргэлжлэж байна. За би тэгээд нэвтрүүлгийнхаа хамгийн төгсгөлд үндэсний үйлдвэрлэл Дамаа Улаанбаатарт үйлдвэрлэл явуулдаг, үндэсний үйлдвэрлэл явуулдаг, үйлчлэгээ явуулдаг газруудыг ер нь дэмжиж гэж бодсон. За тэгээд миний Facebook хаяг болон манай 40,000 дээлийн шоу YouTube хуудсанд та бүхэн өөрсдийнхөө мэдээллийг явуулаад бараа бүтээгдэхүүний чинь би үнгүү сурчилж өгье. За тэгээд яагаад ийм зүйл санаачилж байгаа гэхээр дэлхийн бүхэл оронд ингээд яг тухайн хотынх нь ийм брэнд хоол, брэнд хувцас сунаар за тэгэл чихэр жимсгээл маш олон гой зүйлүүд байдаг. Жишээлбэл Бээжинд очих юм бол Бээжин нугасыг заавал идэн ч юм уу тэгэл Бээжингийн чихэр гээл. За Италид очивол пицца, спагетти заавал авч иддэг гэж юм уу те ингээл. Тэгэхээр бүх орнууд ингээл яг өөрсдийнхөө хотод очихт нэгээд нэг юм жуулчид зардаг юм брэнд бүтээгдэхүүнүүдтэй байдаг. Тэгээд Монголд ингээд Дамаа Улаанбаатарт хараад байхад ерөөсөө тийм байхгүй надад санагдаад байгаа. Тэгэхээр би яг иймэрхүү үндэсний үйлдвэрлэл явуулдаг компаниудыг нэвтрүүлгээр дэмжих зорилготой байна. За та бүхэн холбогдоорой. Тэгээ бид нар бас зуулчд ирэхдээ Улаанбаатарын брэнд хоол, брэнд хувцас, брэнд юу гэдгийг чихэр жимс за тэгэл бүр цааш сүрнээр инээтэрэгээд байдаг. Эсвэл бүр үйлчлэгийн газар байсан ч болно шүү дээ. Тэгээд зуулчдын мөнгийг ингээд нутагтаа үлдээх сонирхолтой энэ Улаанбаатар хотыг брэнджүүлэх сонирхолтой байгаа шүү. Тэгээд та бүхэн холбогдоорой. 40,000 дээлийн шоу байлаа.